За цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан бид ярилцлагын нэвтрүүлэгтээ нэглэн чухал зочныг урьлаа. За зочноо танилцуулахаас өмнө би ганцаараа энэ ярилцлагыг хөтлж зочнотойгоо ярилцахгүй. За манай зочинд бол манай редакцийн болоод Крафт Цэгийн редакцийн зүгээс цаг үеийн одоо шууган болоод байгаа асуудлууд дээр ер нь өөрийнхөө байр суурийг илэрхийлж зарим тодорхойгүй асуудлууд дээр хариулт өгөөч гэдэг ийм хүсэл тавьсан. За ингээд надтай хамт манай студид Крафт Цэгийн эрхлэгч энэ биш ирсэн байна. За манай зочин бол Бод группийн төлөөлөл удирдах зөвлөлийн дарга Баясгалан байгаамаа. За сайн байна уу та? Сайн байна уу. За манай хоёр редакцийн урилгыг хүлээн авсанд баярлалаа. Тийм би одоо өгөнд бол дахиад нэг 2 3 өөр сэтгэж байх юм байх гэж бодож байсан чинь харин заримуудын ажил болсонгүй тэгээд төдөө гадаа явж явах шиг байна. Тэгээд та хоёр хийсэнд бас баярлалаа. Та хаана явж гинөө? Сайхан орж гинөө та? Би өчтөр энэ спортын ажлаар Швейцар улсын Лозан хотод ирсэн. Би бас олон улсын спортын байгууллагт бас өндөр албан тушаал ашигладаг учраас бас байн байшаа гэж бас ажил энэ бас амжилттай тэгээд дөнгөж одоо өчтөр ирээд тэгээд ажиллаа хийжсэн чинь харин одоо энэ ч бол нэг өдрийн цаг болж байна. Тэгээд яаж тодруулах юмуд гарсан учраас бас би бас зарим зүйлийг тодруулж хэлье гэж бодсон юм аа. За. Монголд болж байгаа 20 хэдэн хоног болж байгаа үйл явдлыг та бас анхааралтай харж байгаа бах. Таны нэр холбогдсон асуудлууд их гарч байна. Таны нэрийг бас олон улс төрчид барьж энэ үнэтэй холбоотой асуудлууд ийм юм байна гэдэг зүйлүүдийг бас хэвлэлийнхэнд хандаж мэдээлж байна. Яг хэвлэл мэдээллийн байгууллагууд бол аль талынх нь их сурвалжаас аль талынх нь байр суурийг хүргэхийг бол зорж байгаа. Та бол яалтчгүй нэг талынх нь байр суурь учраас таны үгийг бас олон нийт болоод бусад хүмүүс бол хүлээж байгаа гэж найдаж байна. Тэгэхээр шууд асуултанд оръё. Баясгалан дарга. Тэгдэг. Сүүлийн үед одоо Монгол Улсын ерөнхий сайд асан оюун эрдэнэ ноцтой зүйлүүдийг ярьж байна. За түүний нэг нь бол энэ 5-7 гашуун сухад чиглэлийн төмөр замтай холбоотой асуудлууд. Ялангуяа анхны төсөв төртгөн $600 сая байсан энэ төсөл төртөг яагаад 2 дахин буюу $1.3 тэрбум болсон бэ гэдэг асуудлыг хөндөж тавьж байна. Яагаад төсөв төртгөн 2 дахин нэмэгдэв? Та энэ дээр тайлбар өгөөч. За нэгдүгээрт бол миний өнөөдрийн та хоёрт ярих гэж байгаа бүх юмаа би бол цаасаар батлана. Тэгээд дээрэс нь бол бүгд баримттай. За тэгэхээр нэгдүгээрт тэрийг хэлчихсэн. Хоёрдугаарт бол тэр төсөл төртөг бол 600 байж байгаад $1.3 тэрбум болж нэмэгдсэн асуудал бол огт байхгүй. За хэрвээ тэгж дэвсэн бол тэрийг тухайн үед ерөнхий сайд хийж байсан оюун эрдэнэ өөрөө тэрийг батлах хэрэгтэй. Тэгээд энэ төслийг бол бид нэр 2013 онд батлагдсан төсөв төртгөөр нь 7 жилийн дараа 2019-с 2022 оны хооронд бид нэр яг цаг хугацаанд нь энэ төслийг хийж дуусгасан. Энэ төслийн өртгийг $1-орч бидний ажил хийж явах явцад нэмээгүй. Би бол энийгээ бол маш хариуцлагатайгаар хийж байна. Энэ анхны бидэртээ байгуулсан гэрээ бол $792 сая байсан. Энэ $792 сая нь ажлыг бид нэр тэр хугацаанд нь хийж гүйцэтгэж дууссан. Дараа нь бидэрт нэмж ажил өгсөн. Өөрөөр хэлбэл төсөв блокт нэмэгдээгүй. Харин нэмэлт ажил өгсөн нь бол тэр бол $213 сая ажил өгөөд тэр ажил нь бас хугацаанд дуусаж энэ төмөр замыг Монгол Улсын засгийн газарт бид нэр хүндтэйгээр Улсын комиссийн онц сайн дүнтэйгээр яг хугацаанд нь хүлээлгэж өгсөн. Эндээс ийм ургаж гараад байгаа. Өнөөдрийн мэдээлэл дээр бол Бод групп $1.3 сая $1 авилгал болгож B2 буюу хууль зүйн дотоод хэргийн сайдад өгсөн гэдгийг ерөнхий сайдаас оюун эрдэнэ хэлж байна л та. Ийм авилгалын асуудал байгаа юу? Задлж хэлэхдээ бүр 500 мянгаар нэг удаа, 800 мянгаар нэг удаа ийм авилгалыг Бод групп бэлнээр өгсөн гэж хэлсэн. За тэрийг бол оюун эрдэнэ ерөнхий сайд өөрөө нотлох хэрэгтэй. Би бол Их2 гэж хүнийг бол огт танихгүй, амьдралдаа уулзаж үзээгүй. Дээрээс нь би ямар нэгэн хүнээр болон дамжуулж, элдв хангаа ямар дамжуулж тэр хүнтэй бол огт харьцаж үзээчгүй, ерөөсөө тийм бодолч байгаагүй. Тэр 22 онд өлүүд
тэр нүүрсний сонсгол хийсэн. Тэр нүүрсний сонсгол дээр бол би яг очихсан газар нь очисон, асуусан бүх асуултанд хариулсан. Тэр нүүрсний сонсгол одоо бүтэн өдөр үргэлжилсэн. Тэр сонсголын бичлэг гэсэн одоо байж байгаа. Тэр сонсголоос ч өмнө сонсголын дараач тэр ер нь би тэр инх хоёр гэж хүнтэй хизээч уулзаж байгаагүй бас хэлмээр. Тэгэхээр тийм юм огт болоогүй. Төрөний за энэ асуудал руу дахиад орно. Яг тэр мөн улс төрчтэйг авилгацсан асуудлаар бас мэдээлэл энэ улс төрчид хийгээд байгаа. Гэхдээ энэс өмнө танаас нэг зүйл асуухад та сая хэллээ төсөв төртгийн нэмэгдээгүй гэж те. За 2013 оны тэд зүгээр $712 сая байсан юм байна. За тэгвэл 1.3 тэрбум доллар болж өссөн. Та хэдд бол ажил нэмж өгсөн гэдэг зүйлийг ярьж штэ те. Тэгэхээр яг ямар ажил нэмж өгөөд 1.3 тэрбум доллар болчихоо. 1.3 гэдэг тоо ерөөсө хаараас гарч ирснийг би бол мэдэхгүй. Ягаад гэвэл тийм тоотой манайх ямар ч товлогдол байхгүй. Тэгэхээр энэ төмөр замын ажилд биднийг ажил авахаас өмнө ойролцоогоо $278 сая Монгол Улсын засгийн газар зарцуулчихсан байсан. Бидэртээ ямар ч хамаа байхгүй. Тэгээд биднэртээ байгуулсан гэрээ бол $792 сая гэрээ байгуулж энэ ажлын үргийг гүйцэтгүүлж дуусгасан. Тэгээд нэмж өгсөн ажил нь бол ямар ажил байсан бэ гэхлээр одоо яригадаад байгаа бол гашуун сухад ганц модны хил хүрэх төмөр зам, өртөө, зөрлөг, тэр зүтгүүр эргэх ажил мөн бас одоо тэр төмөр замтай холбоотой тохиолдол холбоо болон инженерийн шугам шүлжээ, эрчим хүчтэй холбоотой ажлуудыг бол нэмж өгсөн. Тэгэхээр энэ төсвийг хэн баталдаг вэ гэхлээр Монгол Улсын засгийн газрын эрх бүргийн байгууллага болох зам тээврийн яамны хөгжлийн төв өөрөө үзээд зургийн зураад батлаад олон шатны дамжлагаар яваад магадлангаар ороод тэгээд батлагддаг ийм төсөв байна. Тэгэхээр энэ төсвийг бол одоо бидэрт бол ямар ч хамаа байхгүй тэр хэдэн төгрөгөөр батлагдах уу, хэн батлах уу гэдэг бол бид нар бол гүйцэтгэж учраас гүйцэтгийнхээ ажлыг хийсэн. Тэгэхээр ийм юм байна те. Дахиад нэг талаад асууя те. 272 сая төгрөг бол өмнө нь гараа явцсан байсан мөнгө. Доллар. Доллар. За араас нь 792 сая Америк долларыг бол Бод группийн гүйцэтгсэн яг тэр төслийн хүрээнд зарцуулсан үнийн дүн. Нэмэх нь нэмэлт ажил гээд байгаа буюу одоо энэ өртөө зөрлөг гэсэн нэмэлт бүтээн байгуулалт дээр $213 сая. Нийтдээ 1.1 тэрбум болж одоо харагдчихээн зүг үү? Тэгэхээр 1 тэрбум нь бол бодиттой хамаарсан ажил байсан гэж ойлгох гэдэг зүг үү? Тийм энэ хоёр гэрээг нийлүүлэх юм бол 1 тэрбум $5 сая гэрээ байгуулсан. Гэхдээ бол яг хийсэн ажил нь бол $997 сая ажил хийгээд үлдсэн ажил хийгээгүй тэгээд ингээд тооцоо дууссан гэж ойлгож байна. Тэр өмнөх ажил бол бидэрт бол ямар ч хамаахгүй. Тэр нөгөө нэг маш олон жил яригдсан нөгөө нэг овоо усын шороо тэгээд ингээд аваалга тэгээд одоо өмнөх одоо тэр 2008 оноос хойш 19 он хүртэл 11 жил хийгдсэн ажлын өртөг одоо энэ төслийн нийт төсөв төсгөл орчлогч байгаа. Тэрийг бол зарим нэг улсууд нь санаатаа самсргүйгээр бидний ажил юм шиг хожигдож байгаа юм шиг байна л да. Нүүрсний сонсголтой холбоотойгоор танаас тодруулаад асуухад өнөөдөр бол хууль зүйн сайд ийм мэдээлэл хэлээ. Би тухайн үедээ Голомт банкыг материалаа эрүүлэхийг дансны хуулгай өгөхийг шаардаад байсан. Өгөхгүй байсаар байгаа шүн өгөөд бид нэр үүр цайтал тэр материал дээр нь ажиллаад боломжит хэмжээнд ингээд сонсголт бэлдэж орсон гэдэг зүйлийг ярьсан. Дайчлах ажиллагаа юм уу явуулаад нэгжлэг хийчлүүл одоо Голомт банк хадгаламж эзэмшигчт нь хамаг мөнгөө татаад эрсдэлд орчих үедээ дампуурчих үе гэсэн үднээс бид нар өөрсдөө эрүүлтэл нь хүлээсэн гэсэн юм ярьлаа шүү дээ. Тэгэхээр нүүрсний сонсголтой холбоотойгоор та яг өөх мэдээлэл өгөхгүй одоо зайлс хийсэн байдгийм үү? Бичиг цаас одоо өгөөд тахт нь одоо эсүүлдэх тулгаж цагийг нөх гэдэг ийм үйлдэл одоо хийсэн зүйл байгаа юу? Тэр нүүрсний сонсголтыг чинь баг 3 сар шахуу бэлдсэн тэднээс чинь. Тэднүүсийн одоо гаргаж өгсөн бүх материалуудыг бол бид нар цаг тухайд нь гаргаж өгч байсан. Тэгээд дээрэс нь тэднүүс чинь Голомт банкнаас биш манай Бод интернэшнл компаниас тэгээд дээрэс нь бас ганц тэднийх биш одоо үндэсний аудитын газар аудит энэ төрөл мөнгө үзлээсэн. Тэгээд хамгийн гол нь миний яг анзаарсан юм гэвэл тэр их олон материал аваад тэрэн дээрээ харин анализ хийх чадвар нэг тар байсан болов гэж би бол дүгнэдэг. Би нэгжийн үнэтэй нүүрсний борлуулалтын нөгөө өртгийг асуучвал энэ их сонирхолтой сэдв гаргасан. Одоо Avtec-тэй холбоотой боломжит
бүх гэрийг зандан шатрын засгийн газар бол ил болгоод тавьчлаа те. Энэ дээр сэтгүүлчид боломжоор бас ажиллаж явах шиг байна. Уул мөрийг бол харж байна. Ингээд харахад тухайн үеийн ханшнаас 22 23 онд бол 60-аас 80 доллараар бага үнээр аптек гэрээнүүдийг хийсэн байна гэсэн юм дүгнэлтэнд бол хүрлээ. Тэгэхээр тухайн үед ковидтэй холбоотойгоор одоо бүх юмний үн өсөж исэн үе таарсан байх. Гэхдээ дундаж ингээд харьцуулаад харах юм бол хэр ийм өртгөөр $60 гэж тавьсан $116 гэж ийм зэрэгцүүлсэн үн тавьсан өөрөө хэр бодтой байсан юм бэ гэж асуух гэдэг. За. Тэгэхээр бид нар бол инженерийн компани, бид нар бол нүүрсийн компани бол биш. Тэгэхээр бол нүүрсний үнийг бол бид нар бол биш, худалдаж авч байгаа тал өөрсдөө тогтоож байгаа. Тэгэхээр тэр нүүрсний үнийг хэн тогтоож байгаа юм гэхээр Монгол улсын нүүрсийг худалдаж авдаг 4 том компани худалдаж авах үнээр тогтоогоод тэр дотороос хамгийн их нүүрсийн үнд нөлөөтэй гэрээ нь бол Чалкогийн гэрээ. Тэгэхээр хамгийн түрүүнд Чалкатайгаа үнээр тохирдог. Одоо ч гэсэн тэгж байгаа байх гэж би бодож байна. Чалкатайгаа үнээр тохироод тэндээсээ ургуулад нөгөө бусад худалдан авагч нартайгаа үнээ бол тохирдог. Тэгэхээр тэр үн дотор бол манай үн бол ерөөсөө тэр үнээс л угаж гарч ирдэг. Өөрөөр хэлбэл манайх бол хизээс Чалкагаас хямдхан нүүрс авч байгаагүй. Дандаа Чалкагаас үнэтэй нүүрс авдаг байсан. Тэгээд дээрэс нь бид нар бол авахтаа бол яаж авдаггүй гэхээр тэр өгсөн нүүрсийг нь өгсөн үнийг нь бид нар бол шууд цаашаага тэр нүүрсийн тэр бодлон авахснаар шилжүүлчихдэг байсан. Яг л бид нар тэр нүүрсийн 8 дээр бас оролцсоодгээр л тэр гэрээг нь цаашаага шилжүүлдэг л гэсэн үг. Тэгэхээр бол тэр $130 байж байгаа $60 болсон эсвэл бол одоо $80 болсон тэр үнийн зөрүү мөрөө гарсан гэтэргээ та нарын тэр судалгааны ажилчин ерөөсөө тэр Чалкогийн үн дээр л тулгуурлах ёстой гэж би бол бодож байгаа. Тэгэхээр хэрвээ бид нар Чалкогийн үнээс хямдхан авсан байвал тэр бол харин асуудал болох байх. Тэгэхээр бол тийм юм ерөөсөө огт болоогүй гэдгээ би бас хэлье. Нэг үзэгчдэд ойлголт өгөх үүднээс би танаас нэг юм тодруулчих. Хоёр төрлийн юм төсөл хийдүүлээ нүүрсэн дээр яригадаад байгаа. Нэг нь 5 толгой, нэг нь богд төмөр зам гэсэн юм яриад байгаа тий. Тэгээд нийт үнийн дүнгийн харахаар 45 сая орчим тонн нүүрсийг одоо энэ хоёр төслийн хүрээнд одоо бартардаж гаргаад оронд нь одоо бүтээн байгуулалтыг хийсэн гэж ойлгоод байна. Та энэ хоёр төсөл дээр гаргасан үнийн дүн одоо тонн хэмжээг хэлж болох уу? Болно. Энэ тийм ерөөсөө юуны өмнө бол хараа энэ төсөл бол өөрөө маш их хил амтай төсөл. Тийм ээ 2008 онд эхэлсэн. Тэгээд дараа нь өчнөө одоо зогссон, хил ам болсон, улс төр болсон. Ингээл бөөн болсон энэ төслийг бол манай компаниар хэрэгжүүлэхдээ бол бид нэр бүх зүйлийг хууль номынхан дагуу санхүүгийн бүх бичиг баримтууд анхан шатны баримтаараа тэгээд хизээ нэгэн цагт иймэрхүү хил ам хэрүүл уруул гардал сэтэл болно гэсэн ийм бэлтгэл дээр бид нар бол энэ ажлыг хийж исэн учраас би бол юу ч санаа зовхгүй байгаа. Тийм ээ. Тэгэхээр бол надад бол энэ манад энэ ажил бас одоо гэрээ байгуулсны дараа ч гэсэн тэр үеийн одоо ерхий сайд байсан хөрөлсөгч хийжсэн. За энэ бол хил ам ихтэй хэрүүл уруул ихтэй ажил шүү. Чи бол одоо яг хугацаанд нь төсөл бүртгэгт нь тэр батаагаад чамтай сайн хийгэл үүрэгтэй шүү. Чи бол одоо чамд бол өөр ямар ч одоо өөр зорилго байхгүй гэж бол хэлж ирсэн. Бид нар яг тэр ажлыг хийж дуусгасан. Чиний асуултанд хариулахад бол манай 2019-өөс 23 оны 5 жилийн хугацаанд манай компани нийтдээ 12 сая тонн нүүрсийг төмөр замын төсөлд зориулж санхүүжилтээр аваад тэр одоо бүтээн байгуулалт нь дууссан гэсэн үг. Тэгэхээр бол энэ хооронд бол энэ 5 жилийн хооронд бол Эрдэнэс 5 толгой компани магадгүй 150-60 сая тонн нүүрс гаргасан баг. Тэгэхээр манад яг энэ төмөр замдаа зориулсан нийт санхүүжилт нь бол ерөөсөө нийт гаргасан нүүрснийх нь 10 орчим хувь болж байгаа. Тэгэхээр манайх 45 сая тонн нүүрс гэдэг тоог бол би бол анхудаага сонсч байна. Тийм бол байхгүй. Нөгөө богдыг оруулж тооцоод байгаа зөв үү буруу юу? Зөв, богдыг оруулаад би хэлж байна. Яг л богдын төсөл бол тийм, богдын төсөл бол доод бүтцүүд бол манайд хамаа авахгүй. Доод бүтцэн гэж одоо тэр газар шарын ажлыг хийж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэр нь бол ажил нь явж байгаа зогсчихсон. Манайх бол нөгөө дээд бүтц хийх байсан. Тэгээ тэр нь бас ажил нь зогссон учраас тэр богд дээр ерөнхийдөө бол томоохон хэмжээний санхүүжилт гараагүй. За 12 сая тонн энэ тоогоо ойлгочлоо. За тэгэнгүүт оюун эрдэнэ ерөнхий сайд юу яриад байгаа вэ гэхээр нэг мэдсэн чи улсын валютын суун хоосроод 2 тэрбум долларын нөөцтэй үлдсэн. Хиний нүүрс гараад байна гэд үзсэн чинь
бодийн л нүүрс гараад байсан байна гэдэг асуудал ирсэн шүү дээ. Манай нүүрсийг л хамгийн түрүүнд гаргаад ачуулаад бай гэдэг одоо нөлөө танай компани байх юм уу? Аль нүүрсээ яаж гаргахыг нь ер нь хэн шийдэж ирсэн? Тухайн үедээ бол одоо макро эдийн засгийн нөхцөл байдал ч гэдэг юм уу тэр асуудлууд дээр одоо тухайн үеийн эдийн засгийн хөгжлийн яам ялангуяа Хүрлбаатар гэдэг хүн одоо судалгаа хийгээд шинжилгээ хийгээд энэний үр дүнд бол нүүрсний экспорт өсөд байдаг гэвч Монгол улсын гадаад валютын нөөц 2.7 тэрбум доллар хүрээд ингээд багасчлаа гэдэг үднэс анх хяналт шалгалт явуулсан. За энэ хяналт шалгалтын мөрөөр Бод гэдэг компани маш олон аптек гэрээ байгуулад нүүрсний одоо урьдчилан төлбөр хийж исэн гэдэг энэ асуудал гарч ирсэн гэдэг асуудлыг л яриад байгаа. За та хоёроос маш чухал асуудал асуудаа. Би тэгэхээр энэнд бол маш тодорхой хариулт өгч гэж бодож байна. Тэр Хүрлбаатар сайд яг тэгж ярих нь яасан. Тэгээд одоо бараг дундаас нь 2 тэрбум доллар алга болчихсон. Хайч үеч үгээд баахан ирэл хайгуул болсон гэж санагдаж байна. Тэг яасан бэ гэхээр ковидын үед Монгол улсын экспорт баг 0 болоод зогссон. Та нар мэдж байгаа. Нүүрс гарахгүй тийм ээ хэр хаагдаад Эрдэнэс 5-7 гэдэг компани өөрөө баг жил илүү үйл ажиллагаагаа зогсоосон. Тэр хооронд манайх яасан бэ гэхээр Эрдэнэс 5-7 компани хятадын 4 том худалдан авагч нартай гэрээ байгуулад тэр гэрээнийхээ урьдчилгаа болгож олон зуун сая доллар авсан. Энэ манайд төмөр замын төсөл нөхцөл ямар ч хамаагүй шүү. Тэгээ тэр мөнгөөрөө манай Монгол улс одоо нэг хэсэг гадаад валютынхаа нөөцийг бүрдүүлж явж байгаад тэгээд ковид дуусаад нүүрс гараад ирэхээр нөгөө өмнө нь мөнгө төлсөн байсан худалдан авагч чинь нүүрсээ авчихсан юм байгаа ч тийм. Тэгээд тэр чинь нүүрс нь одоо мөнгөөр Монгол улс аваад идчихсэн. Нүүрсийн нөгөөгөө өгдөг. Тэгээд тэр нүүрсээ гараад байсан чинь тэр чинь бол ямар ч энгийн хүнд ойлгомжтой хэрээр гарч байгаа нүүрсний хэмжээ орж ирсэн долларын хэмжээ хоёр зөрөө тоглаар чинь одоо манайхыг авсан л гэж хардахгүй юу? Тэгээд үнийн эрэхтэй тэрийг бол Монгол улс өөрөө 2021-22 онд эд хэл хаагдчихсан ковидын үед бол Монгол улс өөрснөө тэрийг аваад одоо сангийн яам Эрдэнэс 5-7-оор дамжуулж аваад тэгээд тэрийг өөрснөө зарцуулсан байсан бол тодорхой болсон. Тийм учраас бол энд бол ерөөсөө тэр манай энэ нүүрсний юм хамаа авахгүй. Түүнээс гадна биднэрт манай компани Эрдэнэс 5-7 компани ковидын үед өгөх ёстой байсан санхүүжилтээ өгч чадахгүй болоод бүр тийм бас авах ёстой ямгаа авах нүүрс гарахгүй байгаа юм чинь орлого олохгүй. Тэгээд харин бид нар өөр энэ тентхийн байгууллагуудаас өндөр бүтэц зээл авч энэ төслийг нь дуусгасан. Тэгээд тэр нүүрсийн сонсголын үеэр би хаанаас ямар банкудаас хэд хэдэн долларын зээл авч энэ төслийг дуусгасан бэ гэдгээ бол тодорхой үнийн дүнтэй нь бол хэлжсэн санагдчихэв. Тийм ээ. Тийм учраас бол тэр манай нүүрс төрүүлж гардаг нөгөө нүүрс хоцорж гардаг мардаг гэдэг асуудал бол ерөөсөө ор үндэслэлгүй юм аа. Та энэ зуучийн ажлыг яаж яваад ингээд оролцоод нүүрсний компанигүй мөртлөө ингээд нэг нүүрс зарах юм ажилд орчод нь штэ. Тэгээд баг зарим жилдээ улсын цалинг тавьсан юм шиг юм болж байна те. Тэгэхээр яаж яваад та энэ арилжаа 8-1 ингээд зуучлаад оролцогч болчиход идэв. Манайх бол дөрвөн бэс манайх бол нүүрсний компани биш шүү дээ. Манайх бол инженерингийн компани. Тэр манайд энэ төмөр замыг бариа гэдэг одоо нэг гэсэн өвөрөг өгсөн. Улсаас. Тийм ээ. Тийм маш тэгвэл энэ бол маш олон жил зогсчихсон хамгийн чухал төсөл. Тэгэхээр та нарын нэг яг хугацаанд нь 2013 онд төсвөө дуусгах гэсэн. Тэгээ харин санхүүжилтээ нүүрсээр өгнө гэсэн. Тэгэхээр бид нар чинь нүүрсний компани биш учраас тэр нүүрсийг цаашаага худалдаж авдаг компаниуд руу л үндсэндээ $1 нэмэхгүйгээр одоо юу гэдгийг бидэд өгч байгаа тэр үнээр л цаашаага дамжуулаад өгч байгаа. Тэгээд бид нар тэндээсээ мөнгөний аваад тэр төмөр замыг дуусгаж өгсөн гэж ингээд энгийнээр бол ойлгоход тэгж болно. Түүнээс гадна бас нэг юм хэлэхэд манайхтай байгуулсан өчнөө олон аптекийн гэрээ байгуулсан гэж хэлээд байгаа. Тэгэхээр манай компанитай 11 байсан зөв. Үгүй манай компанитай аптекийн ерөөсө ганцхан гэрээ байгаа. Санхүүжилтийн ганцхан л гэрээ байгаа. Бидэд өөр гэрээ байхгүй. Тэгэхээр бид нар тэр нэг гэрээний дагуу тэр Эрдэнэс 5-7-оос төмөр замын бүтээн байгуулалтанд зориулж өгч байгаа нүүрсийг нийтдээ 36 хавсралтаар одоо 36 одоо хавсралт гэрээгээд 29 худалдан авагч нарт нийлүүлсэн байна лээ. Өөрөөр хэлбэл бид нар өгч байгаа нүүрсийг за одоо энэ удаа
Жаюд өгч, энэ удаа Ecom өгч, энэ удаа Norinco аав, тийм энэ удаа Stua гэж компани аав гэдэг ингээд өөрөөр хэлэх юм бол тэр хуваарлтыг нүүсний гэрээ гэж ойлгоод байгаа байхгүй юу? Тэгэхээр зарим үед бол тэр компаниуд чинь нүүсээ худалдаж явж чадахгүй, мөнгө өгч чадахгүй болно. А зарим үед бол нөгөөдөл нь одоо илүү санхүүгийн чадварчаанууд тэр манад өгч байгаа нүүсийг худалдаж авч чадна. Тэгэхээр тэр бол нийтдээ одоо тэр 29 компани гэдэг байгаа бол үний ихтэй бол цаанаа бол нэг 4-5 компани л байна л да. Тэр 4-5 компани нийтдээ 36 удаагийн одоо хавсралдаар л тэр нүүсийг худалдаж авсан байлаа. А Ортогийн гэрээ бол нэг л байна. Тэгээд 29 компани байна уу? Цаанаа 4-5 компани байна уу? Яг энэтэй холбоотой яг тэр таны хэлээд байгаа Norinco-г бусад компаниудтай холбоотой гэрээнүүдийг засгийн газраас ил болгохдоо энэ бол бүгдээрээ нууцын тамгатай, нууцад хамааруулсан гэдэг зүйлийг яриадсан. Яагаад цаашаа зарж байгаа нэг нууцад хамааруулсан бэ? Тэр бол одоо засгийн газраас тий асуусан дээр баг. За ер нь бол би бол одоо энэ талаар бол одоо баг бүтэн өдржингөө сонсголоор ярьсан учраас та нар тэр сонсголыг дахиад үзсэн дээр баг. Яагаад би өнөөдөр ингэж энэ асуудлыг ингэж одоо та нарыг урьж ингэж ярьцлага өгье гэсэн байдлаар тэр Ортег ч юм уу нүүрс мөрстэй холбоотой биш. Намайг өнөөдөр Монгол улсын өндөр албан тушаал хийж ирсэн хүн тийм ээ авилгал хэр хавд өсөн гэж гүтгсэн учраас би тэрэн дээр илүү анхаарал тавьж тэрэнд хариулж байгаамаа. За тэгвэл яг энэтэй холбоотой нэг юм асууж болох уу? Тэгэхээр би тэр их хоёрыг шүүнийг танихгүй. Тийм юм огт болоогүй. Мөнх хэрднийг таних уу? Танай компанид ажиллаж исэн тийм болохоор бүр ингээд засгийн газрын хэрэг эрхлэх газар руу энэ хүнээ оруулаад энэ өндөр албан тушаал нууцын мэдээлэлтэнд аваач тавиад ийм ажил хийсэн байна гэж хэлсэн. Тэр мөнх эрд нь бол манай компанид огт ажиллаж байгаагүй. Хоёрдугаар мөнх эрдэнтэй 11 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан гэж одоо хэлжвэл тэр гэрээгээ батлаа та. Ерөөсөө тийм юм огт байхгүй гэдгээ би бас хэлмээр байна. Тэр мөнх эрдэнэ энэ ч гэсэн өөрснөө хэлсэн байх шиг байл л. Би саяны түрүүний сэдв дээр ганцхан асуулт асуугаад хэдүүлээ саягийн тантай холбоотой авилга албан тушаалын хэрэгүүдтэй холбоотой асуулт асууя. Та бол та хэлж байна. Яг энэ 13 оны техник эдийн засгийн үндслээр бид нэр төсөв бүртгэгийг нэмэхгүйгээр төслөө бол цаг хугацаанд нь ингээд хүлээлгээ өгсөн гэдэг зүйлийг ярьж байна. Гэтэл яг ялангуяа ерөнхий сайд нар тантай холбоотой тэгээд таны хэрэгжүүлсэн энэ төсөлтэй холбоотой ам муу байх юм. Сая ерөнхий сайд асан оюун эрдэнэ хэлж байна. Сайхан бэлэг бас ярьцлагаараа хэллээ. Энэ төмөр замаар чинь нэг вагон нүүрс гараагүй штэ. Тийм учраас энэ чи яг бүрэн дууссан гэж хэлэх үү гэдэг зүйл ярьж байна. Нэг вагон нүүрс гарсан юм уу гараагүй юм? Гараагүй бол яагаад? Би тэгэхээр одоо бол энэ дээр нэг хэдэн тодорхойлох хэлээ. Төмөр замыг бид нэр 23 онд хүлээлгэж өгөөд одоо 22 оны сүүлээр хүлээлгэж өгөөд за миний мэдж байгаагаар өнгөрсөн онд 2025 онд нийтдээ 6 сая тонн нүүрс тээвэрлэгдсэн. Өнөөдөр өдөр болгон 8-аас 10 цуваа вагон өнөөдөр гашуун сухатын төмөр замаар тээвэрлэгдэж байгаа. Энэ бол Монгол улсын 1-р зэрэглэлийн хамгийн сайн баригдсан чанартай төмөр зам. Хэрвээ энэ төмөр замыг манай компани бариагүй байсан бол өнөөдөр манай Монголын улс төрчид нөгөө овоосон шороо нөгөө юм зөрсөн мөрсөн гэдэг юм яриад хэрэлцгээхаад байсан гэдэгт би бол 100% итгэлтэй байгаа. Хэрвээ манай компани тэр төмөр замыг бариагүй байсан бол өнөөдөр хэл холболтын асуудал яригдахгүй, тэр харьбины гэрээгээд байгаа юм ч яригдахгүй, өөрөөр хэлэх юм бол юу ч хийгдэхгүй байх ёстой байсан гэдэгт би бол бүрэн итгэлтэй байгаа. Нөгөө талаар одоо сэтгүүлчид янз янзын улс төрчид овоосон шороо гэдэг юмыг бол зөндөө ярьсан. Тэгэхээр тэнд бол ямар ч овоосон шороо байгаагүй гэдгийг би бол баталгаатай хэлмээр байна дахиж. Тэгээд тэр нэг овоосон шороо гэдэг нэг сэтгүүлч гараад нэг зураг мураг аваад л байсан. Тэрийг бид нар бас тэр овоосон шороог нь үзээд олоодох гэж хэлсэн. Гэтэл тэр нь хаа байсан Сүхбаатар аймгийн Баруун урд хотод хийгдсэн шал өөр ажлын зургийг аваад энэ бол одоо тэр гашуун сухатын төмөр замын овоосон шороо байна гэж гаргасан байна лээ. Тэгээд сэтгүүлчид та нар тэрийг 90 сурвалжиж араас нь хөөцөлдөж явна биз. Тэгэхээр би бол тэр нэг улс төрчид одоо элдв хангаа юм яриад одоо өөрснийхөө хүсэл одоо нийцүүлээд элдв хангаа юм ярьдгийг би бол тоодогч гэдэг эргэжил байна. Харин зүгээр одоо элдв хангаа тэр өөрснийхөө улс төрийн тэмцэл намайг татаа оролцуулж элдв хангаа ял авсан энэ төр гэж ярьж байгаа явдал бол би бол игдүүцэнд ургуутж байгаа. Тэгээд тэрийг энд очиж тэр баталдаг юм байгаа бас өөрснөө бодож олсон тэр зохиол мөхөөр элдв хангаа тийм ээ тэр хүний ясан үлгэр мөрөд итгэж явдаг юм бол тэр нь бол тусдаа асуудал болно биз тийм ээ. Түүнээс гадна тэр
Их хоёр гэдэг хүн чинь бас над руу их дайрдаг хүн шүү дээ бас. Тэгээд одоо энэ ингээд янз янзын тийм яриад байдаг. Би бол тэгээд яг л тэгээд ярьж л байгаа одоо улс төрөл юм чинь. Би бол тоодогчгүй тийм ээ. Одоо тэгээд энэ хоёр бас өөрөө очиж тэр юм уу яана үз. Тэгээд бол та ирээд энэ асуудлаараа ингээд янзын сайхан ярих юм байна тийм үү? Би бол ямар ч асуудалгүй бүрэн гэрчийн мэдээлэл өгөхөд бол асуудал алга. Тийм ээ. Харин тэгээд харамсалтай тэр нөгөө нэг Монгол улсын одоо хууль арчинд энэ хүн бүтгэх чинь бол эрүүг эрэг биш болоод тэгээд одоо хэнийг юу ч гэж бүтгэж болохоор болчихсон юм байл шүү дээ. Би тэгээд тэрийг одоо сайн л мэдчих явлаа. Уг нь бол одоо хүн бүтгсэн хүн бол одоо ингэж эрүүгийн хариуцлага хүлээгээд шийтгэнээ хүлээх ёстой баймаар бол тэр чинь одоо тийм биш юм байна шүү дээ. Тэгээд одоо тэр бас сони юм л байдаг юм байна. Тэр чинь одоо хууль биш болохоор худал мэдээлэл тарахтай холбоотой эрүүг хуульдаас 13-14 гэдэг залтаар маргаа үсгэхэд сэц үндсэн хууль зөрчсөн байна гэж үзээд их хурл түүнийг нь хүлээ аваад төдөлдсөн байгаа. Энэ асуудлаар бас тэгтээ улсын хурл дээр ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Энэ асуудал шийдэгдэх үз. Гэхдээ баясгалан дарга одоо юм болгон учир шалтгаантай байгаа шүү дээ. Тэгэхээр таныг одоо хэлж гэн энэ тэнд хүнээ аваач байршуулна. Одоо мөнх эрдэнэ гэдэг залуу гаргаад ирлээ. Хууль зүйн сайдтай холбоотой асуудлыг яа гэжсэн дэд сайдын асуудал бас давхар гараад ирэх. Энэ тэнд хүнээ аваач байршуулдаг гэж юм. За хууль зүйн сайдад тухайн энэ сайд одоо ч сайд байна. Хүнд одоо ингээд 1.3 сая доллар өгсөн гэж ярьж байна. Дээрээс нь яг энэ төслийн гэрээ байгуулсан анхны өдөр энэ ерөнхий сайдаас оюун эрдэнэ өөрийнх нь пост шүү. Анхны өдөр 5 төмөр зам компани голомт банкнд данснаас бод интернет компани голомт банкнд байрших данс руу 110 сая доллар шилжүүлээд бэлнээр гаргаад за энэ 110 сая доллараар Монголын улс төрчдийг авилгадчихъя гэдэг асуудлыг хөндөж тавилаа. Энэ бол ноцтой мэдээлэл. Та энэ дээр бас өөрийнхөө бодлыг хэлээч. Тэгээд нэгдүгээрт бол одоо тийм их доллар аваад явж идэг гэж юу ч гэж байх уу. Тэгээд дээрэс нь одоо манай компани энэ төсөлтэй холбогдсон бүх орлого, бүх зарлага тэгээд бусдад төлсөн тусам бүсгэж төлсөн төлбөр, гэрээлсэн үнийн дүнгууд бүгд ямар ч мөнгөний зөрөөгүйгээр таарч байгаа. Тэгээд дээрэс нь би түрүү хэлсэн энэ бол аюу хэл хамтаа төсөл учраас бид нар бол энэ дээр маш их зэгцтэй хандсан учраас тийм ээ энэ бол ямар ч хэлсэн тийм асуудал багт байхгүй. Тэгээ бид нар бол энэ төсөлөөр орж ирсэн орлогуудыг орлогоор нь бүртгээд татвар төлдгөөрөө татвараа төлөөд гайл бодлооны татвараа төлөөд олон улсын аудитаар аудит хийгдээд тийм ээ тэгээд дээрэс нь бас үндэсний аудит тэгээд ер нь үзээгүй газар байхгүй. Тэгэхээр бол тэр оюун эрдэнэ ерөнхий сайдын тэгж хэлж байгаа юм бол ор үндэсгүй тэгээд боломжгүй зүйлээ. Тийм ээ. Тэгээд дээрэс нь Монгол улс одоо маш хатуу хяналттай болсон. Тэгээд та нар мэдж байгаа 20 сая төгрөгөөс дээш хэмжээний бэлэн төгрөгийн үйлгээ чинь одоо бүгд Монгол банкнд мэдэгддэг. Тийм ээ. Тийшээгээ очиж тайлагнадаг. Тийм юм байх болцоо байхгүй. Тэгээд тэр хүн одоо хаанаасаа тийм юм олж сонссон юм. Тийм ээ. Тэгээд одоо өөрөө харсан юм болоо тэр мэрийг одоо өөрөө бичлүүлгүй дээ. Би бол тэр их хоёр гэж хүнтэй амьдралдаа уулзч үзээгүй, гар барьж үзээгүй. Сонсгол дээр л тарж ирсэн гэдэг байгаа тийм сонсгол дээр гоо ер нь тийм надад тийч энэ тэнд одоо би ямар улс төр мөсөд орох гэж байгаа биш. Надад тийч скандал энэ төр тань энэ тэнтэй амт үнтэй уулзчих надад юм ямар сонирхол байхгүй. Тийм ээ. Таныг ингэж улс төрийн тэмцлийг хоорондоо хийдэг юм байгаа биз. Бас нэг юм ноцтой юм хэлсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа л юм шиг байгаа нэ. Ер нь Баттулга ингээ хил ам хийгээд байна. Хөрс үхийг ингээ ерөнхийлөгч томилох гэсэн чинь. Тэгэхээр энэ одоо нүүрсний энэ том төслийг нь явуулчихаа. Тэгвэл ингээд тангараг өргөхийнх нь өмнөх өдөрч гэж үү те. Ийм юм явсан гэдэх юм. Одоо таныг ч үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн муудалцсан гишүүдийг нийлүүлдэг ганцхан хүн гэж хэлсэн шүү дээ. Монголд байдаг одоо ганцхан одоо эвлэрүүлэн зуучлагч маягийн юм ярьсан. Тэгээд наад чи одоо намайг магтж байгаа мó муулж байгаа мó. Одоо ингээрээ. Их хүчтэй нөлөөтэй гэж хэлээд байна. Би нэг юм олсонгүй хэний тангараг өрөх ёслох юм бэ? Хөрс үхийг тангараг өрөхийн өмнөхөн. Тэр хүн чинь тэгээд одоо ерөнхийдөө болцсон юм чинь одоо тэгээд надад ямар хамаатай юм. Тэр өмнөх ерөнхийдөө хойд ерөнхий одоо иж байгаа ерөнхий хоёулаа угаал хүссэн уулзсан юм. Таныг аль нэгэнд нь үйлчилдэг гэж хэлээд байгаа байхгүй алсуураа ер нь бол Баттулгад юм уу одоо хөрс үхүүд юм уу тийм. За тэгээд манай төмөр замыг эхлэхэд энэ хоёр хүний нэг нь ерөнхийлөгч нөгөөх нь ерөнхий сайд. Оюун эрдэнэ өөрөө хэрэгжүүлэх газрын дараад
Тэр Хөрлбаатар гэдэг байгаа нөхөр чинь Сангийн сайд. сангийн сайд байсан. Тийм ээ. Эднээс бол энэ төслийг бол мэдхийн цаагаар мэдэж байсан. Энэ төслийн ач холбогдлыг маш их гадарлаж байсан. Энэ төслийг заашгүй хэрэгжүүлэх ёстой гэдэг дээр бүгд санал нийлсэн. Тийм ээ. Би бол тэгж ойлгосон. Тийм ээ. Надад бол энэ төслийг яг хугацаанд нь чанартай хийх ёстой гэдэг хатуу үүргийг л тийм ээ. Батхундаг гэдэг хүн ч хийж байсан. Тэр Хөрсөг гэдэг ч хүн хийж байсан. Тэгээ би тэр үүргээ бол яг нэр хүндтэйгээр ёс төртөйгээр хийж дуусгасан. Би бол тэр ажиллаараа бол бахархаж байгаа. Ганц би ч биш. Энэ төсөлд оролцсон мянган одоо инженер техникийн ажилд 100 туслан үүсгэж компаниуд бол энэ ажилдаа бол асар их бахархалтай байгаа. Тэгэд өнөөдөр энэ Монголын төмөр зам гэдэг энэ компани, 5 толгой төмөр зам гэдэг энэ компани өнөөдөр Монгол улсын хамгийн их орлоготой, хамгийн ашигтай компани нэг болчихсон байгаа шүү. Тийм ээ. Тэгээд тэр янз янзын элдв хангаа мэдээлэл энэ хийгээсээ өмнө тоо баримт статистикийн юм тэрийг харж байгаарай гэж тийм ээ. Ерөнхий сайд байсан тийм ээ. Өндөр албан тушаал хийжсэн тэр улсуудыг тийм ээ. Хүний ховж амаар биш яг баримтаар тийм ээ. Одоо баримтанд төргуурлаж юм яахыг бол би хүсэж байна. Тантай холбоотой дахиад нэг хүний асуудал. Дахиад нэг хүнтэй холбоотой юм яригдсан. Энэ нь болохоор Амундра гэдэг хүн одоо Media Group-ийн захирлаарч ажиллаж байсан тий. Танаа бүтцэд. Энэ хүн ингээд хамаг улс төрийн хорийг нь найруулаад, зургийг нь зураад. За ер нь ардталт нь энэ байгаа да. Би одоо хинээс Батулгаас холдуулахын тулд Амундраг өөр дээрээ авч ажиллуулсан юм аа. Одоо өөртөө байлгасан юм аа гэж оюун эрт нь ярилцлагынхаа үеэр хэлсэн. Амундра гэдэг хүнтэй ямар холбоотой вэ? Хөөе энэ чинь одоо би 30 минут гэж одоо баг цаг боллоо яана. Хоёрдугаар одоо манай хурал ингээд дуудаад байна намайг. Тэгэхээр яг одоо би энэ асуултанд хариулаад тэгээд дуусгая заа юу. За тэгэхээр би бол ерөнхийдөө бол ямар ч хүний улс төрийн үзэл бодод итгэл үнэмшнийг бол хүндэтгэж ерөөсөө тэр хүмүүсийн гаргасан шийдвэрт бол огт нөлөөлдөггүй. Хүмүүс дуртай нь ажиллана үз, дургуун өөрийнхөө хувь заяагаар сонголтоо явуулна үз. Тэгэхээр бол Амундра манай компани захирал байж хагаад одоогоос бараг 6 жилийн өмнө тийм ээ ажлаас гараад ерөнхий сайдын өөрийнх нь зөвлөх болсон. Өөрөө бол тийшээ гавал дуртай явсан. Тийм ээ. Тэгэд оюун эрдэнэ ерөнхий сайдтай бол ажиллаж байсан. Тэгээд нэгэнт тэр хүн ажлаас гарсан. Тэгээд тэр хүний өөрийнх нь улс төрийн сонголт. Тэрнээс хойш тэр хүний хийгдсэн ажил тэр юу хийсэн мэлсэн гэдэгт бол би бол ямар ч хамаа байхгүй. Түүнээс гадна би хинт ямар ч үүрэг даалгахаар өвдөггүй. Тийм ээ. Би ямар ч хүнийг одоо ингэж тэгээд чи ийм хий гэж хэлдэггүй. Ямар ч одоо ер нь бол та нар нэгдэлтэс тэр хүний тэр хүн энэ хүний тэр би бол тийм юм гэдэггүй. Тийм ээ. Ямар ч хүн өөрийнх нь тэр өмчлөөр л ажиллаа хийдэг учраас тийм ээ. Тэр Амундраа тэр сүүл очиж 5 жил одоо тэр улс төрд ямар юм хийж ирснийг би бол мэдэхгүй. Харин зөвхөн манай компанид ажиллаж явах үедээ хийгдсэн гэрээ контрактууд бол тийм ээ яг л одоо компанийнхаа хуулийнхаа дагуу тэр хүнтэй одоо холбогдож тэр хүнд одоо аюу хайрцагтай бол тэр миний л асуудал. Тийм ээ энэ бол бусдын асуудал бол биш. Тэгэхээр бол тэр хүн очиод хин хүнтэй холбож ирсэн яаж ажиллаж ирснийг би бол одоо өмнөөс нь бол одоо ямар нэгэн байдлаар тайлбарлах бол би бол боломжгүй. Түүнээс гадна та нар энэ ярилцлага чинь тэр миний тэр нөгөө нэг оюун эрдэнэ мэдээлэлтэй холбоотой байсан байхгүй юу? Тэр одоо ярьж байгаа юмнуудтай. Тэрнээс биш энэ би бол яг сүүлд нь яг энэ одоо бүр дууссаны дараа энэ тэр холболтон дууссаны дараа бүх юм дууссаны дараа бол одоо тэр энэ офтек гэрээ тэр төмөр зам холбоотой бол одоо бүр дэлгэрэнгүй бол хэрвээ хүмүүс сонирхох юм бол шүү дээ яриа болгоч болно тийм ээ. Энэ тэгээд энэ бол нэг тийм амар амтгүй сонирхоод одоо бас сэтвч бас биш шүү дээ тийм ээ. Та олддгүй болохоор нэг олцсон дээр нэгэ төлчихэд газ юм асуугаад явчихсан. Одоо ганцхан зүйл тэгээд дуусчихъя. Гэхдээ та нар одоо тэгээд одоо энэ сүүлийн үед болж байгаа асуудлууд дээр гарсан энэ сүүлийн үеийн галдаа сэдвүүд дээр та бол баг бүгднийг няцааж үгүйсгэлээ. Ингэж няцааж үгүйсгэж байгаа юм чи ирээд энэ хүмүүсийг хуулийн байгууллагад юу нөхөх үү? Тэгээ одоо эдгээр чинь хуулиар хийгдэхгүй юм шүү дээ. Одоо өгөөц юм юм биш шүү дээ. Тийм ээ. Одоо хүн бүтгсэн ч одоо би ч гэсэн чамайг одоо бүтгээд одоо тэгээ яахчгүй юм биш. Тэгээ ер нь бол за одохгүй тэр хуулийн өөрчлөлт за мэдхгүй тэгээ чинь тэр нь одоо баримт нь байгаа. Баримт нь уйл
та ялах боломжтой юм шүү. Нэр төрөө Яг нь иргэний хууль сэргээж зэрэгэд авах бас хэрэгтэй байгаа баг. Юу ч гэж ярьж бие бинийгаа гүтгэж доромжуулж болохыг бол бид нар бол яг одоо харж байна шүү дээ, тийм ээ. Тийм учраас бол эднээс цаашдаа бол ямар ч муухай юм гарах юм билээ. Би бол одоо тэрнт бас санаа зовж байна. Эднээс яаж ч одоо ард түмний хооронд талцуулж юу ч гэж хийж болох юм гэдгийг нь бол ил тод харж байна. Тийм ээ. Тэгэд үнэн бодис байдал гэдэг юм бол алга болох юм байна. Тийм ээ. Тэгээд одоо энэ дээр бол тэгээд одоо бүх хүмүүсийг талцуулаад тэр нь ямар ч ажил хийх болцоогүй болох юм байна гэж би бол тэгжэл одоо харж байгаа. Тийм ээ. Тэгээд энэ тэр улс төрчид бол ерөөсөө тэр мөрөн тэр бол огт хамаагүй гэдэг юм байна. Би танаас ганцхан юм хүнийхээ үднээс асууч. Одоо ингээд хувийн хвшлийн ноолол гэж бүгдийг толгой дараалал ингээд бодоо олгож штэ. MCS, MAC, BOD гэл ингээд бүх том компаниудыг барьж авч жаад ингээд муулж штэ. Зодж जैन те. Энэ юу н цаашдаа үндснийхээ эрх ашиг нийгэмдээ ямар хор нөлөөтэй гэж та харж байна. Одоо Монголд юу н сайн тийм том нүүртэй групп компани үлдээхгүй болтол нь ингэж хутгаж бүгдийг нь муухай харагдуулах ажиллаа хийжлээ л дээ улс төрчид. Одоо тэгээд энэ одоо бидний туулах хэвээр зам юм билгүй бодвол тэгэл одоо манай монголчин бол ардчилсан чөдөөт тийм ээ орон тэгээд иймэрхүү замыг би бол одоо заавал туулж ийж өөрийнхөө өөр төрлийн мэдэрч ийж энийг үзэх хэрэгтэй байна л гэж би бол дотроо бол их төвчээтэйгээр харж байгаа шүү дээ тийм ээ. Энийг бол бид нар бол тойрч гарахгүй туужил гарах ёстой хувь заяа гэж би бол бодож байгаа. За богино хугацаанд урилга хүлээж авч бас хүмүүсийн бас сонирхож байгаа сэдвүүд дээр зав гаргаж бас тодорхой өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн танд баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.